Хар игрийн вант улс 1982 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор зүүн хараагийн шорон чанга тэглэмтэй хорих болж анхны хоригдлуудыг Майнтын чангаас авч ирсэн юм билээ. Анх зүүн хараагийн шоронг 1937 онд лам нарын хураагдсан хөрөнгөөр байгуулж хоригдлуудыг мод банцлах ажлаар хангаж байсан түүхтэй. Майнтын хорих ангиас 3-аас дээш жилдээ хүнд гарууд ачигтан ирсэн бөгөөд шар ажаа очид хошууч Дэмбэрэл хараагийн шоронгийн харуул хамгаалалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байлаа. 1000 гаруй хоригдол цуглаж гөлөөн цэрэн дондог Данигаан Дэмбэрэл Банзрагчийн Чинбат Гоох Даваасүрэн Цэвлийн Ванчиг Жамбаа Шулах Сандаг Өндгөөгийн Хүрлээ Сохоронио Цэрэн Чимэд Орос толгой Чойжилсүрэн Бацаан Төмөрбаатар 120 мянгатын Гүрс Цогоо Групп Болдоо Кодогийн Инх Баяр Инхбат 220-ын Бямбром Чулууны Одхүү Ардын багш Лавгсүрэн Баасны хар Лавга 40 мянгатын Мангарын ариун болд Дархны Салаа толгойд Цогт сайхан Алдарт Швек хочид Буян дэлгэр Хазгар Яндон Шарвын Борхуу Ков Инх төвшин Улаанбаатар хотын дарга Итгэл Мангааш Дархны Хорвоо Үлзий Баатар Төмөр замын Шар Инхбат Гахаа Үлзий Ишиг Бадмын Чулуунбаатар 120 мянгатын Тонтог Батболд Туба Алтан тулга Увсын хар тулга гээд халахтайр алдартай улаан байшингийн болоод нэн шин үеийн гэгдэх 1950-аас 2000 оны хулгуурууд зүүн хараагийн босгоор алхаад гарсан юм. Эдгээр нөхөд зүүн хараагийн чанга хэмээх шоронгийн түүхийг бүтээсэн билээ. Нэн шин болоод эрт цагийн хулгууруудын талаар дараагийн номдоо бичих бодол бий. 1982 онд генерал Содном өөрийн биеэр шинээр байгуулагдсан чангын шоронтой танилцж хоригдлуудаа инхри хайрт нам төрөө бодож сайн ажиллаарай. Ажлын хоногт гар татахгүй. Монгол улсад сос нийгмийг бүтээн босгоход та бүгдийн гар бие оролцоо их хэрэгтэй. Хамгийн гол нь төлөвлөгөө нормоо давуулан биелүүлцгээе хэмээн сүржин уриалсан нь хорхийн ажилчдын хүн яргалах сэдлийг анх өгсөн юм. 3 ээлжээр битүү цан уур савсуулан мод хөрөөдөх, буулгах, захлах, банцлах ажил хийлэгдэг байлаа. Дөнгөж 8 дугаар анги төгссөн зүүн хараагийн хүүхдүүдээр хянагч хийлгэж төрийн нэрээр хүн яргалуулах их анги явагдаж эхэлсэн. Тэдгээрийн нэг бол их хоогийн гамбаа хэмэх залуу харуулын баг даргууллаа. Их хоогийн гамбаа өөрийн багийг дөргөө ээлж хэмээн нэрийдэн засаг төрөөс тавьж өгсөн суман хар хэмээх тороосон голтой бороохоогоор эрхэндээ байгаа хоригдлуудыг балбаж эхэлсэн цост дүүх эндээс ихтэй юм. Ялтнууд ажилд гарахдаа ордог хаалган дээр их хоогийн гамбаа тэргүүтээ хоёгоод Германы хорхийн гестапо яргачид шиг игэн зогсдог байлаа. Хулгайч бүхний яс хавталцаж харц буулганд өгтөгсөн. Тэр үеийн хулгуурууд зовлон дайрахад итгэл хазайвал жаргал үзэхгүй сэтгэл хөрнө гэсэн мөр шүлэг гар дээрээ шивнэ. Яргачин хоёгоод өсөг болгоны тоогоор бороохоод нь зөрчил гаргасан хулгар болгон жижүүрийн байр руу явж байхдаа олон хянагч байхгүй байгаасаа гэж залбирна. Жижүүрийн өрөөнд байгаа хянагч бүр 5 бороохоод нь бүр цэцэрлэгийн хүүхэд чихэр булаалдаж байгаа мэт хүн ташуурдах гэж булаалдан зүтгэдэг байлаа. Ийм нэг яргачин сэтгэхүйтэй хянагчид нэгийг хэн сайн хүчтэй оруулах вэ гэж мөрийдсэн. Хүний арьс өмөрч цус шүүрхийг хараад ихэд хөхүүлэн баясна. Мөн хоригдлуудыг удаан хугацаагаар хөл дээр нь нохоос ул дарс суулгах нь хөл дээр удаан суугаад чилж мэдээгүй болоод унахад дахиад л бороохоод нь олон цагаар зугаалга нэрийн доор гүйлгэх, дуулуулах гэд 9 шидийн тамлалт бодож олдог байлаа. Хүнд ажилд өдөржингөө мал шиг зүтгэх хоригдлуудын ам цангана. Энэ ам цангалт хянагч нарын бас нэг тэглэлтийн хэлбэр байлаа. Галтогооноос цай улгаалах их аян өрнөн, варяны шилтэй цайг салтаандаа хийгээд гарах гэж оролдоно. Үүнийг бууны нохтын тусламжтайгаар мэдсэн хуйг шилийг нь хаг өшөглөнө. Мөн хоригдлууд гялгаруутанд цай игээд нуруундаа уйдаг байлаа. Энэ нэлээд шалгарсан арга байсан бөгөөд сүүлдээ хоёгууд мэдэж нарийнхан төмөр утсаар нуруу руу хатгаж асгаад дараа нь бороохооддаг байв. Зөрчлийн акт бичиж дэглэм дээшлүүлэх ажиллагааг идэвхжүүлнэ. Хоригдлыг хоригдлоор нь дарамтлуулах ажиллагааг шар ажаа буюу хошууч Дэмбэрэл зохион байгуулсан юм. 30 хоригдол донд нэг бригадын дарга гэсэн албан тушаал бий болгосон. Бригадын даргаас гадна байрны дарга, отрядын дарга, ерөнхий журам, ерөнхий зөвлөл гэх мэт албан тушаалууд бий. Ийм албан тушаалд томилогдсон хоригдол бусдыгаа дээрлэх, зодох эрхийг төрөөс авдаг байлаа. Шар ажаа өөрөө хоригдол бүрийг зодоод явах нь зохимжгүй тул Дорногов аймгийн Хариат
Цэргийн дарга байж байгаад хүн амны хэрэг өдүүлсэн хар игэр гэдэг 10 жилийн хорих ялтай хоригдлыг ерөнхий зөвлөлд хэмээх албан тушаалд тавьсан юм. Ихэнх ерөнхий зөвлөлүүд хоригдол талдаа ажилладаг байсан бол игэр засан талдаа хүн яргалдаг нэгэн байв. Игэрийг хоригдол сайн яргалвал хугацаанаас өмнө суллана гэсэн байжээ. Харин шар ажаагийн хувьд зүүн хараагийн шорон тэр аяараа мөнгө болон харагдаж байсан юм билээ. Тийм ч учраас игрээр дамжуулан мөнгө хийх санаад төржээ. Тэгээд тэргүүний хүмүүжигч ялтан хоригдлуудын онцгой зөвлөлийн гишүүн алдар нэрийг хайрлаж эхэлсэн юм. Энэ цол тэмдэг бүлэглэлд багтаагүй хоригдолд ажлын мал болж алуурын бай болдог байлаа. Ар гэрээсээ ч эргэлт тойролд авч чадахгүй хүрдэг байв. Нэг удаагийн эргэлтээр 5 кг-аас дээш хүнсний зүйл авах эрхгүй. Хоногоос илүү уулзуулахгүй. Мөнгө төгрөг бидээ авч явахгүй. Зөвлөлт тэргүүтэй хоригдлууд, хар, амтайгаа хоригдлууд, хар хөх, нинжанууд улаан өнгийн ял дээл өмснө. Харин шар ажаа хар игэр хоёрын ивэлд орсон хоригдолд дээрх дүрм журам үйлчлэхгүй. Ивэлд орсон хоригдолд тусгай хоолоо идэж бандаа тэврээд л хэвтэнэ. Ивэлд орохын тулд гөөнг буюу мөнгө хэрэгтэй болно. Тэр үеийн ханшаар бол 200-аас 400 төгрөг хэрэгтэй. Доод тал нь 100 төгрөг. Энэ мөнгө хар игрээр дамжаад шар ажаагийн харманд чихэлдэн орно. Зөвлөл журам болсон хоригдол болгон сар бүр татвар төлнө. Цалингаас гадуурх орлого гэж үүнийг л хэлдэг байх. Шар ажаа үүнд сэтгэл хансангүй. Өөрийн цэргүүдээр нэг ширхэг нормын талх 2 төгрөг, 8% хуцваа буюу цовын 25 төгрөг, 1 кг сахар 10 төгрөгөөр дамжуулан зардаг байлаа. Шар ажаа маш нууц төвшөнд байх бөгөөд зөвхөн хар игэртэй л харьцсан. Зүүн хараагийн шоронд дарамт шахалт гарч засангийн ивэлд орсон хулгайч нар бусдыгаа яргалан тарчлааж мөнгө төгрөг олохын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Онцгой хэрэг хариуцсан прокурор Отгонбаяр үнэр авсан байлаа. Тэрбээр сурсан цангаараа гөх хочод Мадагийн бат зөх гэдэг хоригдлыг ганц удгаас бэлдэн зүүн хараагийн шоронгод илгээлээ. Мэдээлэгч очингуудаа л хорхийн галтгоонд тогоочулжээ. Насаараа шоронд сууж байгаа хулгайч нарт олддгүй ажил байжээ. Тусгай даалгавар авсан бат зөх, шар ажаа, игэр тэргүүтэй хоригдлуудын тухай мэдээлэл шаргуу цуглуулж байв. 1000 гаруй хулгайчийн хармааг өдөр болгон сэгсэрч байгаа судлаар аль хэдийн орсон байлаа. Хэрвээ тэр мэдэгдэх юм бол нүдэр эмхийн зор бодио хөтлүүлэх байсан юм. Прокурор Отгонбаярын ганц гайхамшигтай гавьяа бол төрийн нэр барьж ялтан зоддог хоёруудыг номхруулж чадсан явдал юм. Энэхүү мөнгөний машин өдөр шөнөгүй ажиллаж байх үед буюу 1987 онд Майнтаас хадны хар очид хоригдол хар игрийн вант улсад хүрэлтэлсэн иржээ. 70 нөхөөс болсон дээлтэй 60 гарсан цаатуу өвгөн байлаа. Хөвсгөл аймагта хүн амны хэрэг үлдсэн өвгөн байв. Майнтын хорход өөрийг нь гойчилсан эмч хүүхнийг жилийн нэгийг гаргаж жалгын нэг хаяараа гэж хараасан явсан ч. Гэтэл тэр эмч хүүхэн жилдээ 2 шахам жирэмслээд хүүхдэн золбдог байснаа. Хадны хартай холбон ярдгаас үүдэн зүүн хараагийн хорих руу илгээж бөөгийн хараалж атганаас алдсан байлаа. Хадны хар аялахтаа хэлээр ярьж талхаа усанд бацлагаж уудаг жир биш өвгөн байв. Харин өөрийгөө хар цэргийн хаан гэж ойлгодог харын игэр хадны харыг байнга шоглож энэ муу эсэргүү өвгөний ясыг бариулна гэдэг байлаа. Өвгөн би 60 гарсан хэдий ч хар игрээс лав төрүүлж өгөхгүй. Энэ дарангуулагчийн илгээрээ бөөлж өгөхийг харна гэж хараана. Хачин сонин хэлээр хараадаг байлаа. Энэ үед мэдээлэгч гөх хочод бат зөх бүх баримтаа прокурор Отгонбаярт өгч амжлаа. Шар ажаа хошууч дэмбэрл ганц худаг дээш маршлав. Харин хар игэрийн бие генет муудаж хорхийн эмнэлэгт хэвтжээ. Түүний хэвтсэн өрөөний цонхоор хадны хар хочод өвгөн байнга харна. Өвгөн инээмсэглэж байхад хар игэр гэдэг хоригдол илгээрээ бөөлж насуржээ. Хадны хар нэгэн илгэн уут барин явах болсон бөгөөд нөгөө муу дарангуулагчийн маань сүнс байгаа юм. Би бариад авсан гэд шүдгүү амаа тултал инээгээд явдаг болсон байна. Хөрөөн дуу хэрээн дуунаас өөр юм сонсогддгүй зүүн хараагийн шоронгоор асар их мөнгө олсон хошууш дэмбэрл 6 жилийн ял авч Багнуурын шоронд ачигдан очоод мод саалагч болсон түүхтэй билээ. Прокурор Отгонбаяр зүүн хараагийн шоронд томоохон шалгалт оруулсны буйнаар суман хар хэмээх бороохоо хориглосон юм. Хар игэрийн вант улс нуран улсны дараа улсын начин нэгдэл хоригдлуудын дэмжлэгтэйгээр зөвлөл болж хулгайч нарын нурууг багч болов амс хийлгсэн юм. Тэрээр хоригдлуудынхаа талд зогсдог хулгар байсан бөгөөд 13 жилийн хар гэрт өнгөрөөгөө бол улсын заан хэмээх цолд ойрхон байсан гэж дархан аварга баян мөнхгүй нэгэнтээ өгүүлсэн юм билээ. Мөн
Монгол улсын авраг Хадбаатар, улсын начин Мингт хэмээх цэрэн даш нарын бүхийн сор болсон эрчүүд зүүн хараагийн шоронд ял эдэлж байжээ. Олон тооны боловсрал багтаа яргачин хянагчид хүн амны хэрэгээр шоронгийн хаалга татсан түүхтэй юм. Ер нь хулгайч нарын үйл тамыг үзэж байсан Игрийн гамбаа тэргүүтэй хянагчид эргээд шорондоо ордог учир жонцсонтой байжээ. Олон чон алсан хүн чондоо бариулдгийн учир ийм ажээ. Засанд дандаа хүний адгууд байдаг гэвэл том эндрүүл болно. Сайхан сэтгэлтэй, хүнээр хүн хийдэг засангийн дарга ажилчид цөөнгүй. Тэднээс дурдвал зүүн хараа өндөр хааны шоронд ажиллаж байсан дэд турандаа амгалан, авдрантад ажиллаж байсан дэд турандаа гамболд, тоосгоны чангад ажиллаж байгаа инх төвшингээд сайн дарга нар олон бий. Байсан гэж байгаагийн учир гэвэл зарим нь бурхан болж, зарим нь хаа нэгтээ ажилдаг гинлээ. Авгуур хянагч даваад оржийг энд дурдах нь зөв болов. Түүнийг мангар улаан гэж хоригдлууд хочлоно. Хамгийн гол нь даваад орж ядарсан хоригдолд сайн, задарсанд нь чангардаг нэгэн байлаа. Ямар сайн да, гамбар хараагийн гангу улаан, гайгүй хулгаруудын эрлэг улаан хэмээн хочилдог байх вэ. Хар игэр тэргүүтэй хулгайчуудыг жинхэнэ жижигрүүлдэг гар байлаа. Тэрбээр та нар адилхан л хоригдлууд, нэгнээсээ илүү эрх мэдэл эдлээд нёгийгээ дарамтлаад байхгүй шүүгээд ханхалцдаг нэгэн байв. Зүүн хараа өдөр шөнөгүй мод зүсэж банц хийн. Нэг удаа мөнх баяр гэдэг хоригдол өрөөндөө хөвтөж байлаа. Даваад орж түүний бие тааруу байгааг хараад л мэдэж "Хөөе, чиний бие яагав вэ? Царай чинь нэг л биш" гэхэд мөнх баяр өчигдөр банц зүсч байтал ээлжи мастер бүрвд орж ажиллаар шахаж яарч байгаад хөрөөнд гидсээ харуулсан. Гэтэл бүрвд орж битгий баашлаад бай, банц хурдан захлахгүй бол сахилгад хийн гэж загнаад ангийн баг амч чулуунд үзүүлсэн чинь муу ялтан битгий баашлаад бай. Нэг муу холтос гидс рүү чинь цохиол үз гэж загнасан. Тэгээд байрандаа ирээд хөвтсөн чинь хянагчд орж ирээд тоонд суусангүй гэж бороохоодлоо. Парны халуун суусан чинь огиулаад гаргачихлаа гэсэн байна. Мангар улаан хочид тэр энэ залуу хэдийгээр ялтанч гэлээ. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхтэй хүн шүү. Хорхийн ажилтнууд өөрсдөө юу гэж бодоод байгаа юм? Энэ хоригдлууд байгаагүй бол ингэж галзуурах гэж юугээд мөнх баярыг тэрвэрэд гарсан байна. Тэгээд дислэгч салтаа эмч дэлгэрмаагийн өрөөнд орон энэ залуугийн бие нэг л зовиртой байна. Хугацаа алдаж байх шиг байна. Ингэж хэвтэж баашлах нэгэн биш. Хүний амнаас үнэтэй банз гэж байхгүй гэсэн байна. Эмч үзээд гидсэн дотроо тасарсан болохыг хэлсэн байна. Мангар улаан хочид хянагч даваад орж дарга нартайгаа уулзсан хоригдлыг зүүн хараагийн эмнэлэгт хэвтүүлэх зөвшөөрөл аваад "За мөнх баяраа тийсэн шүүгээд үрээд гарчээ." Оройхон гэрд мангар улаан гунигтай орж ирээд хоригдлуудаа тойруулан суулгаад "За залуусаа сонсч бай. Мөнх баяр маань нарны эмнэлэгт очиод шууд хагалгаанд орох боллоо. Би өргөөд орон дээр нь тавих гэтэл мөнх баяр "Зүгээрээ даргаа. Би удахгүй идгээд эмнэлгээс гарна" гэд хагалгааны орон дээр өөрөө гарсан. Тэгээд мэс заасл хийсэн эмч мөнх баярын төсвөр төвчээрийг үнэхээр магтаж байсан. Эмч "Үнэхээр Павел Корчакин шиг төвчээртэй залуу юм. Гидсэн дотроо хэд хэдэн газар хагараад өтгөн шингэнтэйгээ холилдчихсан байлаа. Бид чаллынхаа ирээр ойсон ч цус их алдаад гидсэн өмхирчсэн болохоор мэс заслаад аасангүй. Мэс засл хийж байхад ганц ч яа гэсэнгүй дээ. Ийм болцоход ажил хийгээд явж байсан төсвөр төвчээрийг нь ихэд үнэлж байсныг дурсаад талигаач маань сарын өмнө банзанд харуулсан гэдсэн тасраад сая дахин харуулад сэтэрсэн юм байна лээ. Сарын өмнө хамт ажил хийж байсан хоригдолтой амнаас эвгүй үнэр үнэртэйд байдаг боллоо гэж ярьсан юм гэдэг. Гидс дотор нь задарсан байсан хэрэг. Ийм л жинхэнэ эр хүнээ алдлаа. Хойдохын буянг гайгүй хийчих юмсан. Та нар минь бие бодож яваарай гэжээ. Мангар улаан очис даваад орж гэдэг ийм л нэгэн гүдсгэн албан хаагч ядарсан хоригдлын төлөө засантайгаач зөрчилддөг нэгэн байлаа. Хоригдол ялтан гэхээр нохоо ханаас дорд үздэг төрийн нэр зүүсэн яргачдын гарт 1980-аас 2000 он хүртэл 300 гаруй залуус амиа алдсан гэсэн нууц тоо байдаг юм билээ. Ээж аавынхаа өрөөс гараагүй шахуу байж арх уугаад хөлчүүрч яваа залуус дүүнер минь зөв сэтгэлтэй зөөлөн аялахтаа явахгүй бол зүүн хараагийн хорих та нарыг хүлээж байна шүү.